Өсчсөн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахдаа орчин үеийн онолын чиг хандлага болж буй шинэ эдийн засаг газар зүйн онол, өсөлтийн төвийн онол, кластерын үзэл санаа, системийн онол дээр тулгуурлаж ус 100 орчим эрдэмтдийг бүрэлдэхүүнтэйгээр хамтран боловсруулад байна. Гэрэнчнийхөр эдийн засгийн бүсчил нэгдүгээр тулгуур нутаг дэвсгэрийн харьцангуй чиг төвжүүлэх гэдэг. Нөгөө нэг агуулга нэггээр төвлөрлийг сааруулах. Улс үндэснийхээ одоо нийгэм эдийн засгийн одоо хөгжлийн зорилтуудыг одоо амжилттай шийдэх ийм боломжийг одоо олгох гол арга зам байгаа юм. Бүс нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүс нутгийн нөөцийн төлөвлөлөөс хамаарч ямар төрлийн үйл ажиллагааг тэнд явуулах вэ гэдэг асуудлууд бол тулгымцсан асуудал. Монгол улс өөрийн гэсэн давтагдашгүй тэр хөгжлийн замыг олох үе дээрээ бид нар ирээд байгаа болов уу гэж бодож байна.